Дараагийн мэдээ. Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгийн зах зээлд жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжих зорилгоор шинэ бодлого хэрэгжүүлсэн нь иргэд томоохон хямрал олон нийтийн бухимдал үүсгэж байна. Өмнөд Солонгосын Kospi индекс нь өнгөрсөн 6 дугаар сарын 19-нд дээд зэгтээ хүрсэн ч саяхан 30%-аар огцон унсан нь ерөнхийлөгч Lee Jae-myung-ы засгийн газарт улс төрийн хүндхэн цохилт болж байна. Энэ уналт энгийн иргэдэд санхүүгийн төдийгүй сэтгэл зүйн маш хүнд дарамт учруулж байна. Ерөнхийлөгч Lee Jae-myung өнгөрсөн онд засгийн иргэнд гарахдаа дотоодын хувьцааны үнэлгээ дэлхийн жишгээс доогуур байдаг Солонгосын хямрал хэмээх үзэгдлийг хална гэж амласан юм а. Энэ хүрээнд 5 дугаар сард ETF буюу олон улсын биржээр арилжаалагддаг сангуудын үйл ажиллагааг дотоодод зөвшөөрсөн байна. Энэ үеэр дэлхийд дахинд хиймэл оюун ухааны тесрэлт болж Samsung Electronics, SK Hynix зэрэг дотоодын чип үйлдвэрлэгчдийн үнэлгээ $1.80 хүрсэн. Иргэдийн дунд урьд өмнө байгаагүй хувьцаа худалдаа авах үйл зөрнөж хувьцааны хөрөнгө оруулалт үндэсний хэмжээний үзэгдэл болоо хуурсан юм а. Энэхүү хувьцааны халуурлаар шоргоолчнууд хэмээн нэрлэгддэг жижиг хөрөнгө оруулагчид богино хугацаанд их ашиг олохын тулд их хэмжээний үр тавьж эрсдэлтэй арилжаанд орж эхэлжээ. 6 дугаар сарын сүүл гэхэд Kospi индекс дэх хувьцааны зээлийн үлдэгдэл түүхэн дээд хэмжээ буюу 29.8 их 80 вонд хүрсэн байна. Гэвч 7 дугаар сарын эхээр зах зээлийн савлгаа огцом нэмэгдэж Солонгосын айдас хэмээн нэрлэгддэг Kospi индекс 2009 оноос хойш хамгийн өндөр түвшиндөө хүрчээ. City банкны тооцоолсноор үүний улмаас жижиг хөрөнгө оруулагчид 38.7 тэрбум $, буюу үлэмж хэмжээний алдагдал хүлээжээ. Энэхүү хөрөнгийн зах зээлийн гинтийн уналт нь нийгмийн сэтгэл зүйд гүнзгий нөлөөлж сэтгэл готролд орсон иргэдийн тоо огцом өсөж байна. Сөүл хотын сэтгэл засалч эмч нарын мэдээлж байгаагаар хувьцаанаас үүдэлтэй стрессээр хандах өвчтөнгүүдийн тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдэжээ. Тэрч байтугай Пусан хотын цагдаагийн газар хувьцааны алдагдлаасаа олж хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг ютуберыг хутгалж амь насанд нь халтхыг завдсан 20 гаруй настай эрэгтэйг баривчилсан байна. Энэ бит нийгмийг зочроосон гэмт хэргийн ноцтой тохиолдлууд ч гарч эхэллээ. Засгийн газрын албаны хүмүүс ийм нөхцөл байдал үүссэнд иргэдээсээ уучлалгүйж хөрөнгө оруулалтад шинэ хязгаарлалтууд тогтоосон ч хөрөнгө оруулагчдын итгэл хэдийн алдарчээ. Солонгосын хөрөнгийн зах зээлийг MSCI буюу хөгжингүй зах зээлийн жагсаалтад оруулах нь ерөнхийлөгч Lee Jae-myung-ы засгийн газрын гол зорилтуудын нэг байсан юм а. Гэвч зах зээлийн энэхүү хит өндөр савлгаа жижиг хөрөнгө оруулагчдын Squid Game цувралд гардаг шиг хамаг байдгаараа мөрий тавьж буй зан үйл нь гадаадын хөрөнгө оруулагчдын урт хугацааны итгэлийг бууруулах эрсдэлтэйг эдийн засагчид хатуу анхааруулж байна.